Цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын зэргийн хамгааллагчийн 01 дугаартай албан даалгавар. Тэргүүндээ даргын 2 дороо 225 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийн хүрээнд хийсэн ажлын танилцуулга. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2019 оны 74 дугаар тогтоолоор мэдээлэл шуурхай удирдлагын төвийг 11 ажилчны орон тоотоогоор байгуулагдсан байна. Орхон аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төв нь 2024 онд ажилчдын цалин хөлс 311.9 сая, байрны дулаанд 20.3 сая, урсгал засварт 22.1 сая, бичиг хэрэг болон шатгах туслах материалд бусад зардалд 17.6 сая, төлбөр хураамжуулан нэг удаагийн тэтгэмжид 3.2 сая, нийт 377.1 сая төгрөгийн санхүүжилтийг Орхон аймгийн төсвөөс шийдвэрлэсэн байна. Тус төв нь аймгийн хэмжээнд ашиглагдж байгаа телехэнэлтийн камеруудын засвар үйлчилгээ, хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн чиг үүрэгтэй бөгөөд энэ оны 9-р сарын байдлаар 4.6 км шилэн кабель, дагалдах хэрэгсэл, 600 м цахилгааны кабель, медиа конвертер 29 ширхэг, сүлжээний салгаалагч төхөөрөмж 18 ширхэг, 88 ширхэг телехэнэлтийн камерыг нийт 16 сая төгрөгөөр засвар үйлчилгээг хийжээ. Мэдээлэл шуурхай удирдлагын төв нь тусгай зориултын 40 телехэнэлтийн камер ашиглаж байгаагаас хүний нүүр царай таних 15, автомашины дугаараар таних 25 камерыг ашиглан хиймэл оюун ухаан AI функцийг хяналтын камеруудтай холбосноор автозамын үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, төр болон удаан зогсох журам зөрчих, осол аваарыг таних зэрэг зөрчлүүдийг илрүүлэн бичлэг хийм баримтжуулан дата үсгэн хадгалж байна. Хүний царай таних зориулт бүхий 15 тусгай зориултын камер нь хүний царай зүс, нас хүйс, масктай маскгүй, нүдний шилтэй шилгүй, хувцсны өнгөөр, малгай өмссөн өмсөөгүй зэрэг хүний гадах хэв шинжүүдээр таних өөртөө дата үсгэн хадгалж боловсруулалт хийж байна. Хяналтын төсөвт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжид 17 дугаар хуралдаанаар хилэлцэж телехэнэлтийн камерт 4 тэрбум, түүнийг дагсан гэрэлтүүлэг, шилэн кабель, дагалдах хэрэгсэлд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдэхээр шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан 2024 оны 1-р сарын 15-ны өдрийн хурлын 01 тогтоолоор тус төвийн бүтэц орон тоонд камерын засварын инженерийн 2 орон тоог нэмэгдүүлж 13 ажилтнтай ажиллаж байна. Энэ онд камерчуулалтын ажлын тендер шалгарсан 7 аж ахуй нэгж одоогийн байдлаар 2.7 тэрбум төгрөгийн 633 хяналтын камерыг ашиглалтанд хүлээлгэн өгöd байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын зэргийн хамгааллагчийн 01 дугаартай албан даалгавар. Тэргүүндээ даргын 2 дороо 225 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүрэг ажлын чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөө гаргаж биелэлт үр дүг тооцсон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлийг шуурхай илрүүлэх зорилгоор нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага аж ахуй нэгжийн гадна орчинд олон нийтийн зориулалтад орон сууцны орох гарах нийтийн хэсэг болон дундын эзэмшлийн талбайд стандарт шаардлага хангасан камер суйрлуулах талаар засаг даргын 2024 оны 9-р сарын 23-ны өдрийн А дороо 648 дугаартай захирамж гаргуулan хилтэц тасаг хэсгийн дарга нарт 2 сумын 29 багийн нутаг дэвсгэрийг хариуцуулж мөрдөн байцаах албаны даргаар батлагдсан камержуулах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг тодтогхон хэрэгжилтийг хангаж байна. Камержуулах ажлын хэсгээс 7 хоног бүрийн мигмар баасан гаригуудад хариуцсан нутаг дэвсгэрийн камержуулалтын ажлын явцын талаар танилцуулж цаашид хийх ажлаа төлөвлөн үүрэг ажлын чиглэлийн биелэлтийг тооцсон ажиллалаа. Анхааруулах шар тэмдэг байршуулах, иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг, аймгийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд танилцуулж 3.5 сая төгрөгийн зардлыг шийдвэрлүүлж, график пресс хэвлэлийн газартай хамтран гадна шилэн фасад дээр наадах сайн чанарын стикер 200 ширхэг, үүдний сарвчтай газарт 100 ширхэг хөөсөн хавтан, тоосон болон бетонын ханад байршуулах 100 ширхэг акустик хавтан суурьтай мэдээллийн самбарыг хэвлүүлж, аж ахуй нэгж байгууллагын гадна талд байршуулах ажлыг хэрэгжүүлж байна. 9-р сарын 27-ны өдрийн байдлаар телехэнэлтийн камерын захин санд 732 аж ахуй нэгж байгууллагын 1183 хяналтын камер, 231 шар тэмдгийн амт шивж оруулан ажиллаж байна. Орхон аймгийн цагдаагийн газар